Гар өлөө салган тухтай байрлалцсан нүдээ анинөө. Гүнзгий амьсгалаач ааж мар гаргаарай. Дахин нэг удаа гүнзгий амьсгаа аваад ааж мар гаргахдаа биетэн сулран тайвширч байгааг анзаар. Дахин нэг удаа гүнзгий амьсгал авч анхаарлаа. Хамраар урсан гарч буй амьсгал дээрээ төвлөрөөл. Энэхүү анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэхэд та улам илүү тайвшран булчин сүрмөстөн суларч улам илүү амар тайвныг мэдэрч байна. Одоо анхаарлаа хөлийн хуруун дээрээ авчир. Хөлийн хуруугаа нэг нэгээр хөдөлгөөд аажмаар нэг нэгээр тоолно. Хөлийн 10 хуруугаа нэг нэгээр тоосоор байна. Тоолох бүрд би сэтгэл тань, оюун бодол тань тайвшран, гүн тайвшрал амар амгалан олж байна. Гүн гүнзгий амар тайвныг мэдэр. Гүн амар амгалан тайвшрлыг ол. Одоо анхаарлаа хөлийн хуруунаас дээшлүүлж, шилбэ, гуяа мэдрээд сууж байгаа суудал дээрээ анхаарлаа авчир. Сууж буй суудлаа мэдэрч, гуяа суудал дээр хурж байгаа тэр хэсгийг анзаар. Дулаан байна уу? Тухтай байна уу? Таатай байна уу? Хэсэгхэн хором ийхүү суудлаа мэдэр. Гүн гүнзгий амар тайвныг мэдэр. Гүн амар амгалан тайвшрлыг ол. Анхаарлаа дээшлүүлсээр гидсэн дээрээ авчир. Зүүн гараа яг одоо сунгаад гидсэн дээрээ тавь. Одоо амьсгал авах үед гидсэнд тоогооч, амьсгал гаргах үед гидсэнд сулран доошилж бууж байгааг анзаар. Дахин хэдхэн хором, хэдхэн амьсгал ийхүү анхаарлаа гидсэн дээрээ авчираад амьсгалаа мэдрээд хэдхэн хором сууно. Одоо анхаарлаа зүрхэн дээрээ авчирно. Баруун гараа зүрхэн дээрээ байрлуул. Энэхүү зүрхний зохил бүрээ яг одоо мэдрээрэй. Дахин хэдхэн хором зүрхний зохилтоо улам тод мэдэр. Танд тодоос тод цоглох ам бэлэглэгч ийм сайхан зүрх байна шүү дээ. Зүрхний цохилтоо мэдрээд гүн гүнзгий амар тайвныг мэдэр. Гүн амар амгалан тайвшрлыг ол. Анхаарлаа одоо дээшлүүлсээр хамрын үзүүр дээр авчирно. Хамрын нүхээр орж буй агаарыг мэдэр. Энэ агаар температуртай, ямар температуртай, ямар хэмнэлтэй, бас ямар ширхэгтэй байна вэ? Хамрын нүхээр гарч буй агаарыг мэдэр. Энэ гарч буй агаар ямар температуртай, ямар ширхэгтэй, бас ямар хэмнэлтэй байна вэ? Амьсгал орж бас гарч буйг ийхүү мэдрээд гүн гүнзгий амар тайвныг мэдэр. Улам бүр гүн амар амгалан тайвшрлыг мэдэр. Өөрийгөө хайрлна гэдэг ичхүүр зэмлэл айцаас сэтгэл зүрхээ чөлөөлж өөрийгөө уучлана гэсэн үг шүү дээ. Учир нь та байгаагаараа үнцэнтэй хайр татам нэгэн. Бусдаас бүрэн хамааралтай байг балчир байх үед хүүхдэрээ сониуж, хөдөлгөөнтэй
Адал явдал дуртай байсны чинь төлөө том хүмүүс чамайг буруутгаж, зэмлэж ичээж загнадаг байсан байх. Хүүхэд байхаас эхлэн ийхүү өөрийгөө гэмтээ, ичмээ, буруу таныг хэмээг сөрөг бодлыг тээсээр олон жилийн туршид энэ нандуу итгэл үнэмшлийн линзээр өөрийгөө харсаар өөрийгөө хайрлах, үн цэнэ мэддэг тэр чадамжаа алдсан байж болно. Харин одоо таныг хоош татах, үн цэн өөрийгөө хайрлах хайрагт нь мохоо хандуу итгэл үнэмшил, сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөлөх боломжтой гэдгийг мэддэг болсон. Үнэхээр та итгэл үнэмшил бодлоо өөрчлөх бүрэн чадамжтай. Яг одоо хуучин итгэл үнэмшил, шинэ итгэл үнэмшлэр, шинэ бодлоор таныг итгэх сайн сайхан бодлоор солигдсон өөрчлөгдөж байна. Одоо та бусдаас хайр нэхэн уулах бяцхан хөөхөд биш. Бага болчир хүүхдтэй зөв харьцаж, хайрлах, дэмжих чадваргүй. Тэдгээр том хүмүүсийн үгэнд итгэн өөрийгөө буруутгаж ирсэн тэр бяцхан хөөхөд биш. Та өөрийнхөө байж, өөрийгөө зэмлэл ичхүүр айц санаа зовлоос чөлөөлж, өөрийгөө бүрэн хайрлах чадамжтай том хүн шүү дээ. Яг одоо таны гарт олон өнгийн бөмбөлөг байна. Эдгээр бөмбөлөг бүрт олон жилийн туршид өөрийгөө буруутгаж ирсэн бодол, зэмлэлийн үгс ичхүүр айцыг уйцгаая. Байгаагаараа хангалттай сайн биш гэх бодлуудаа нэг нэгээр уй, нэг нэгээр буй. Энэ бол хуурамч бодол. Хайр татан биш гэх бодлуудаа яг одоо тэр бөмбөлөгт уй. Би муухан гэж бодох тэр бодлуудаа бүгдийг уй. Бүхий л айцсаа одоо нэг нэгээр уй. Хөл ичхүүр зэмлэлээ нэг нэгээр уй. Таныг хоош татаж бүхий л андуу итгэл үнэмшлийг яг одоо нэг нэгээр уй. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж хүлээн зөвшөөрөхөөс хоош татагч бодол мэдрэмжүүдээ нэг нэгээр тэр бөмбөлгүүдэд уй. Таны галыг мохоогч андуу итгэл үнэмшлүүдийг, сөрөг бодлуудыг бүгдийг тэр бөмбөлгөө яг одоо уй. Өөрийн зүрх сэтгэл дэх таагүй дурсамж, таагүй мэдрэмж, таагүй бодлуудаа бүгдийг уй. Маш сайн байна. Одоо бүгдийг уйсан бол гүнзгий ямсгалаад энэ бүх бөмбөлгийг агаарт нисэг. Бүх бөмбөлөг агаарт хөөрсөөр алга болж байна. Яг одоо замхран алга болсон байна. Ийхүү таныг өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлахаас хойш татаж байсан бүхий л андуу итгэл үнэмшил, сөрөг бодлуудыг бүгдийг та тавин явууллаа. Эдгээр сөрөг зүйлс бол та биш, жинхэнэ та биш. Бусдаас хамааралтай үедээ олж авсан олдмол хуурамч итгэл үнэмшил, хуурамч бодлууд. Учир нь та амьсгалж байгаагаараа л үн цэнтэй. Юугаарч хайрцаглагдахгүй, таамаглашгүй эрх чөлөөтэй, сониуж хайр татам нэгэн. Ямар ч гадны хүчин зүйлс тэр тусмаас сөрөг үзэл хандлага бодол таны жинхэнэ биеийг хизээж тодорхойлж чадахгүй. Өнөөдрөөс эхлээд та эрх чөлөөтэй боллоо. Бүгдийг тавин явууллаа. Та бол үн цэнтэй, хайр татам, бүрэн дүүрэн нэгэн. Яг тань шиг нэгэн өнгөрсөнд ч одоод ч ирээдүйд ч байхгүй. Та бол цорын ганц, дахин давташгүй, өвөр мөц үн цэнтэй нэгэн. Энэ мөчөөс эхлэн хорон бүрт өөрийн бүхий л эдээсээ зүрх сэтгэлээ бод хүнээ байгаагаар нь нөхцөл тавилгүй хайрал. Та бол цорын ганц, дахин давташгүй, өвөр мөц үн цэнтэй нэгэн. Та бол эрх чөлөөтэй, бүрэн дүүрэн хайрлагдсан. Энэ эрх чөлөөгөн мэдэр өөрийнхөөрөө бай. Зүрх сэтгэлээ сонс. Өөрийгөө бүрэн уучлал, нөхцөл тавилгүй хайрал. Өнгөрсөн болсон үйл явдал таагүй дурсамжуудаас өөрийгөө чөлөөл. Энэ бүхэн зүгээр л сургамж байсан.
Улам таны хүчтэй, зоригтой, зоригтой, итгэл дүүрэн болоход тусалсан. Таныг улам илүү итгэл дүүрэн, бод хүн болж төлөвшөхөд тусалсан сургамж бүхий зүйлс. Өнгөрсөн далдаа гэж байхгүй, сургамжил гэж бий. Иймд чи өөрийгөө бүрэн өөрчил, байгаагаар нь хайрал. Өөрийгөө хайрлана гэдэг өөртөө илдэг зөөлөн хандаж, дахин давтарчгүй хүн гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү дээ. Өөртөө илдэг зөөлөн ханддаг хүмүүс амжилтууд аз жаргалтайгаар тэмүүлж чаддаг. Учир нь өөрийн тухай бодол, итгэл үнэмшлэл бүхнээс илүү чухал гэдгийг мэддэг. Буруутгал, зэмлэл, атаархлын үгс энэ хүмүүст огт нөлөөлдөггүй. Өөрийгөө байгаар нь хайрлаж, халамжлан, амжилтууд тэмүүлж аз жаргалтай байхын тулд та хинээс зөвшөөрөл авах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй. Энэ бүхнийг та мэддэг. Та бол хинээс зөвшөөрөл үл хүлээх, хэний ч үгэнд үл унагч, өөрийгөө бүрэн дүрэн хайрлагч, үн цэнээ мэддэг эдгээр хүмүүсийн л нэг. Өөртөө урмын талархлын үгсийг хэлж энэ ертөнцөөс сайн сайхныг хүртэх нэгэн гэдгээ өдөр бүр өөртөө сануулаарай. Та аз жаргалтай, элбэг хангалуун, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдрах хувтай нэгэн. Та хайр татам нэгэн, хайрлагдах гэж, хайрыг түгээх гэж энэ дэлхийд мэндэлсэн үн цэнтэй нэгэн. Энэ итгэл үнэмшил бол бодит үнэн. Иймд та өдөр бүр өөртөө илдэг сайхан, бас талархлын үгсийг харамгүй хэл, хайр татам хангалттай сайн гэдгээ өдөр бүр сануул. Үнэхээр хүний бодсон бодол, хэлсэн үг бүр бие сэтгэл оюун бодолд хүчтэй нөлөөлж, гадаад ертөнц дэх зүйлс бодол үгсийн дагуу өөрчлөгдөн хувирч байдаг. Та бодлоороо бодит ертөнцөө бүтээдэг. Бодит ертөнцөө сайн сайхан болгохын тулд бодлоо өөрчлөгдөл хангалттай. Үн цэнтэй хайр татам нэгэн гэдгээ мэдрэхийн тулд хинээс ч хаанаас ч юунаас ч хайх хэрэггүй. Харин өөртөө үн цэнтэй хайр татам дахин давтарчгүй нэгэн хэмээн сануулгатал болно. Үнэхээр та амьсгалж байгаагаараа үн цэнтэй, хангалттай сайн нэгэн. Хинд чи юувч нотлох хэл албагүй. Хинээс ч энэ үгийг хүлээх хэрэггүй. Зөвхөн өөртөө л хэл. Үн цэнэ хайр татам гэдгээ мэддэг та өөрийн бие сэтгэл, оюун ухаан, сүнсний хэрэгцээг мэдэрч тухай бүр өөртөө хэрэгцээ зүйлсийг хөгжүүлдэг. Гайхалтай зорилгоо тэмүүлэхийн тулд, бусдад чин сэтгэлээсээ туслахын тулд өөрийгөө эрч хүч, итгэл найдвараар, хайраар бүрэн цэнэглэгдэх учиртай гэдгийг мэддэг. Та өөрийгөө өөрийн саваа бүрэн дүрэн байлгаж, батрайгаа бүрэн дүрэн цэнэглэдэг. Та тогтмол цагт унтаж амардаг. Ийхүү унтаж амарх нь өөрийгөө хайрлаж, үн цэнэ мэдэрч байгаагийн нэг хэлбэр. Та амар тайван нойрсох хэрэгтэй. Дэрэн дээрээ толгойгоо тавигмагц. Бүхий санаа зовнил бодлууд холдон одож, гүн амар тайван нойр таны дээр холжин буун ирж байна. Та шөнийн туршид амар тайван, гүн амар амгалан нойрсоод, сэрэг цагтаа илүү сэрэгсэн ич хүч аж аз жаргалаар бэлхам дүүрэн сэрдэг. Зөв хооллох нь өөрийгөө хайрлан итгэх нэгэн ухаан. Та эрүүл хооллож, ус сайн уудаг. Байгалийн гаралтай хүнс, хоол тогтмол хэрэглээж, бид хэрэгтэй бүхнээ мэдэрч өөртөө өгдөг. Амттай боловч танд хэрэггүй чихэрлэг зүйлсээс та бүрэн татгалздаг. Та тогтмол эрүүл сонголтыг хийж, биеэ татгэх ус уудаг. Бие хэрэгтэй шим тэжээлээр торцсоор таны бие улам илүү залуужин сэргэж байна. Өдрөөс өдөрт эд эсчин залуужин сэргэж, улан гоо өсөглөн
сайн сайхныг олж байна. Та дагтхал дасгал хөдөлгөөн хийдэг. Учир нь бид өнгөрсөн болон ирээдүйд цагийн бүхий л мэдээллийг өөртөө тээж байдаг. Биеэ өнгөрсөн бүхнөөс чөлөөлөхийн тулд дасгал хөдөлгөөн та тогтмол хийдэг. Дасгал хийх тусам өнгөрсөн болсон таагүй бүхнээс тань биетэн чөлөөлөгдөж, амар амгалан аз жаргал, хайрыг та мэдэрч байна. Хорон бүр би дээрээ анхаарлаа хандуулж зүрхний цогтолтой амьсгалаа мэдэр. Ийхүү мэдрэх тусам биетэн тайвшрал амар амгалан болж байна. Ич хүчээр зэнэглэгдэж байна. Юунд ч хөөгдөх туугдах хэрэггүй, сандрах хэрэггүй. Зөвхөн анхаарлаа би дээрээ авчир одоо цагтаа төвлөр. Ийхүү бие чагнах тусам биетэн сөрөг таагүй бүхнээс чөлөөлөгдөж, эрх чөлөө аз жаргал эрч хүчийг мэдэрсээр хүсэл тэмүүлэл зориг өдөө та амар тайван тууштайгаар урагшилж байна. Бие амархаад оюун бодол тайвширдаг. Оюун бодол тайвширхаад зүрх сэтгэл нээлттэй болдог. Зүрх сэтгэл нь нээлттэй хүн шин зүйл суралцаж, шийдэл гаргаж, улам илүү бүтээлж байдаг. Өөрийгөө бүрэн хайрладаг, бусдад хайраа харамгүй, нөхцөл тавилгүй өгдөг. Хүчтэй нэгэн болж хуурдаг. Иймд зүрх сэтгэлээ чөлөөл, биеэ чагна. Өөрийгөө хайрлаж, халамжилт итгэсээр та улам бүр аз жаргалтай, эрч хүчтэй хүсэл тэмүүлэл дүүрэн нэгэн болж байна. Юу ч таныг зогсоож чадахгүй. Та бодлоо, итгэл үнэмшлээ шинжлэн өөрчилсөн учраас таны гадаад ертөнц дэх бүх зүйл шинжлэн өөрчлөгдөж байна. Таны бодсон сонссон болгон сэтгэлчлэн бүтдэг. Учир нь таны итгэл үнэмшил бодол өөдрөг сайхан бодлуудаар бий дүүрэн боллоо шүү дээ. Хорвоо ертөнцөөс сайн сайхныг хүртэх хувтай, үн цэнтэй хайр татам нэгэн гэдгээ та маш сайн мэддэг болсон. Үнэхээр ч өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж, халамжилж, эрч хүчээр тэтгэж байгаа цагт сансан бүхэн тань үнэхээр сэтгэлчлэн бүтнэ. Та альбаг хангалуун, аз жаргалтай, эрүүл энх, сэтгэл тэнүүн амьдрах хувтай нэгэн. Та амьсгалж байгаагаараа л үн цэнтэй нэгэн. Өөрийгөө хайрладаг, үн цэнээ мэддэг, өөрийгөө хүндэлдэг хүмүүс талархлын урмын үгсийг хамгийн түрүүнд өөртөө хэлдэг. Үүнийг дагаад дотоод ертөнц тань шинжлэгдэн өөрчлөгдөж, дотоод хүн тань сэргэн чөлөөлөгдөж байна. Юу ч таныг хүлж зогсоож чадахгүй. Энд та өөрийнхөөрөө бай, эрхчлөөдөө бай, хязгааргүй мөрөөд, тууштай урагшил. Хүсэл мөрөөдлөө оюун санаандаа амьлуул. Тэгээд тэр бүхний төлөө эрч хүчтэйгээр урагшил. Та энэ хорвоогоо сайн сайхныг хүртэх бүрэн хувьтай, үн цэнтэй нэгэн. Та бол өвөрмөц дахин давтагдшгүй хайр татам нэгэн. Одоо хамтдаа нүдээ нээцгээе. 3 тоолоо дуусгаад та аз жаргал амар тайвныг мэдрээд нүдээ нээгээрээ. Нэг сэтгэл дүүрэн амар тайван байдлыг мэдэрч өөрийгөө ямар хайрлагдан гайхамшигтай нэгэн болохыг мэдрээд 2 гараа сунгаад зээж дүүрэн амьсгал авч 3 үн цэнтэй хайр татам нэгэн гэдгээ өөртөө хэлээд өөртөө сануулад би өөртөө хайртай хэмээн хэлээд нүдээ нээнэ. Хэрв та унтахаар хэвтэх зураа энэ бичлэгийг сонсож байгаа бол эрч хүч өгөх эдгэрлийн хосгүй сайхан нойрыг авч сэтгэлээ ангаах сайхан зүзүүдлээд сэрэг цагтаа сэрүүлэггүйгээр сэрээрээ. Шүн болгон орондоо орохдоо өглөө бүр сэрэхтэй өөрийгөө байгаагаар нь хайрладаг,
хангалттай сайн, үнцэнтэй нэгэн гэдгээ сануулж, хойштож ийм байх болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байж, хамгийн сайн сайхан бүхнийг өөртөө өгч талархаарай.